Зах зээл дээр үн санамсаргүй хөдөлдөггүй. Тодорхой түвшнүүд дээр дахин зогсож эргэдэг. Тэр түвшнүүдийг ойлгосон хүн зах зээлийг огт өөрөөр харж эхэлдэг. Өнөөдөр арилжааны хамгийн чухал ойлголтын нэг болох дэмжлэг ба эсэргүүцлийг энгийнээр тайлбарлая. Сайн уу? Би AMB трейдер. Энд бид арилжааг эхлэгчдэд үннээр амархан баяжхыг амлалгүй заадаг. Эхлээд богино сануулга. Арилжаа өндөр эрсдэлтэй. Та хөрөнгөө алдаж болзошгүй. Энэ видео зөвхөн боловсролын зорилготой, санхүүгийн зөвлөгөө биш. Эхлээд дэмжлэг. Дэмжлэг гэдэг бол үн унаж байгаад зогсож, дахин дээш эргэдэг түвшин юм. Үүнийг шал гэж төсөөлж болно. Яагаад тэнд зогсдог вэ? Учир нь тэр үн дээр худалдан авагчид орширч, эрэлт нэмэгддэг. Тэд энэ үн хямд байна гэж үзээд авч эхэлдэг. Тэгээд үн буцаж дээшилдэг. Дараа нь эсэргүүцэл. Эсэргүүцэл бол эсэргээрээ үн дээшилж байгаад зогсож, дахин доош эргэдэг түвшин. Үүнийг тааз гэж төсөөлж болно. Тэнд худалдагчид олширч, нийлүүлэгт нэмэгддэг. Хүмүүс энэ үн хангалттай өндөр боллоо гэж үзээд зарж эхэлдэг. Тэгээд үн буурдаг. Эдгээр түвшин яагаад үүсдэг вэ? Голдуу хүний сэтгэл зүгээс. Олон арилжаа чинь ижил түвшнийг хардаг. Ижил түвшин дээр захиалга тавьдаг. Бас зах зээл өмнө нь эргэж байсан үнийг санаж байдаг. Тийм учраас тэр түвшнүүд дахин ажилдаг. Дэмжлэг, эсэргүүцлийг яаж олох вэ? Графикаасаа үн өмнө нь хэд хэдэн удаа зогсож эргэсэн түвшнүүдийг хар. Үн нэг түвшнийг хэдий олон удаа хүндэлсэн. Тэр түвшин төдий чинээ хүчтэй. 2, 3 удаа эргэсэн бол заавал анхаараарай. Нэг чухал зүйл байна. Эдгээр түвшин үүргээ сольж болдог. Хэрэв үн дэмжлэгээ даван доош гарвал тэр хуучин дэмжлэг нь шинэ эсэргүүцэл болж хувирдаг. Эсэргээр үн эсэргүүцлээ даван дээш гарвал тэр нь шинэ дэмжлэг болдог. Үүнийг үүрэг солилт гэдэг. Арилжаачид үүнийг яаж ашигладаг вэ? Энгийнээр дэмжлэгийн ойролцоо худалдан авах, эсэргүүцлийн ойролцоо худалдах боломжийг хайдаг. Стоп лосс тэр түвшнээс цааш тавьдаг. Ингэснээр түвшин эвдрүүл хурдан гарна. Алтны хувьд ч сайн ажилдаг. Ялангуяа 2000, 2050 гэх мэт бүтэн тоонууд ихэвчлэн сэтгэл зүйн дэмжлэг, эсэргүүцэл болдог. Гэхдээ үннийг хэлье. Дэмжлэг, эсэргүүцэл бол яг нарийн шугам биш, харин бүс юм. Үн заримдаа түвшнийг баг зэрэг даваад буцдаг. Тиймээс тэдгээрийг 100% баталгаатай гэж бүү бод. Үргэлж стоп лосстай, эрсдлээ хянаж ашигла. Богино дүгнэе. Дэмжлэг бол үн зогсож дээш эргэдэг шал. Эсэргүүцэл бол доош эргэдэг тааз. Тэдгээр нь хүний сэтгэл зүгээс үүсдэг, үүргээ сольж болдог. Бөгөөд нарийн шугам биш, бүс юм. Дэмжлэг, эсэргүүцлээ ойлгосон хүн график дээр хаана анхаарлаа хандуулахаа мэддэг болдог. Энэ видео тустай байсан бол лайк дараад суугт бүртгүүлээрэй. Дараагийн видеонд тренд гэж юу болохыг үзнэ. Эрсдлээ ойлгож яваарай. Баяртай.